тал нутагт устдас цүтэхийг хоригдно гэх анхааруулсан бичигтэй задгаа амтай пошг байрлуулсан ногоон шон харагдах болоод 3 жил болж байна. Энэ бол талын шувуудын үр. Энд эдлэг шонхор, начин шонхор, хон хэрэг, шилийн сар зэрэг магчин шувууд гэр орноо засжээ. Монголын зэрлэг ан амтын судлах, хамгаалах төв хээрийн шувуудад хиймэл үүр барих төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь энэ юм. In 2006 оноос хойш энэ эдлэг шонхоронд буюу магчин шуудад хиймэл үүр Монголын тал хээр нутгуудаар байрсан. Тэгвэл анх 4 өөр загварын хиймэл үүрийг туршиж үзээд тэгээд аль үүрийг эдлэг шонхор шууд хамгийн ихээр сонгож ийн тэрийг эхлээд тодорхойлоход бол 4 өөр загварын хиймэл үүрийг барьсан юм байна. Тэгээд тэр судалгаан дээр үндэслээд одоо энэ урдаан амтай битүү үүрийг хамгийн их сонгож исэн учраас энэ үрийг 5 аймгийн 20 сумын нутагт одоо нэг суманд 250 ширхгийг буюу нийт 5000 үрийг 2010 онд байрлуулад тэгээд тэрийг 11 оноос хойш тасралтгүйгээр жил бүр хавар 4-7 сарын хугацаанд буюу шууных нь үржлийн үеэр мониторинг судалгаа хийдэг юм аа. Зэгийн 10-44 хэдэн километр байна? 1 километр байна. Жаахан урдх нь холхон зураг авах боломжтой зогсчихорой. За. 13 оны цагаан бүгжтэй шуугуулж байгаа юм байна. Түрүү ирээд юуг нь бүгжнийхэн дуурыг харж чадаагүй юм. Чадвар зургийг аваад харчих. За. Юу нь байхгүй байна уу? Тэгхэн байхгүй. Эсчих үү те. Хоолн гэсэн юм. Энд та ямар ч үсэн нөгөө юу бүгжтэй шүү. Бүгжтэй шүү. Хиймэл үүр байрлуулснаар магчин шувуудыг илүү ойроос судлах боломжтой болж байна. Ялангуяа дэлхийд нэн ховордож буй эдлэг шонхор шувууг судлаачид тусгайлан ажиглаж байна. Амьтан судлаач Батбаяр хиймэл үүр төслийг хэрэгжүүлэхэд эхнээс нь гар бие оролцож бааныг. Батбаярын баг энэ удаа эдлэг шонхор үүрлсэн үүрээ шалгаж үүр болгонд байгаа өндөг ангаахан зургийг авч баримтжуулах ажилтай. Чарт аваа. Чарт аваад. Өндөг юм уу? Ангаахан жижигэн байхад эцэг нь яг банк дараад биеийн дулаанаар чинь өндгөө боожулж байгаа шүү дээ. Тэр айгуу чухал байхгүй. Тэгээ баг багт ч гэсэн ангаахаа банк халамжиж тэр халуун орчинд байлгаж авахгүй ангаахаа даараад өгөх магадлалтай. Одоо л ингээ удаан цагаар өсөө явсан ямар ч асуудалгүй. Тийм учраас хол явах боломжтой болж байгаа. Баг багт нь заавал эцэг их нэг нь үүрэнд байгаа нөгөөх нь явж ээлжилдэг. Одоо л хоёул яваад. Тэгээд энэ чинь тов болох хоёрыг шийднэ. Тэр чинь өшөө идэхний шаардлага тэр чинээгээр нэмэгдээд хоёул явахгүй бол энэ хоёр чинь нуудаас одоо хоол шаардлага. Тал хэрт идэж тижэл элбэг байгаад идэг. Гэтэл үүрлэх орчин маш хязгаарлагдмал. Тэгэхээр энэ үржлийн бус популяц үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ямар дугуйлтанд хүрсэн бэ гэхээр хиймэл үүр бариад өгчих юм бол энэ үржлийн бус популяц чинь үржилд ороод эдлэг шонхрын тоо толгой ингээд цаашаа өсөх ийм боломж байна гэж харсан учраас энэ тал хээр нутагт хиймэл үүр барьж өгöd. Тэгээд жид болгон судлаад хахаар тоо толгойн өсөлт нь бол мэдэгдэж байгаа. 11 оноос эхлээд судлахад анх 200 хос үүрэлсэн 11 онд
12 онд 380 хос болж өссөн. 13 онд 576 хос үрсэн. 14 онд 766 хос үрсэн хичээтэй ерөөсөө шууд өсөж байгаа. Тийм нийтэд эдлэг шонхор ингээд тоо толгой нь ягаад цөөрөд байна гэж энд судалж үзсэн байдгийг. Эндээс үзэхэд бол ерөөдөө эдлэг шонхор маань газрын гадаргуус өндөр өргөгдсөн тийм өндөрлөг газар үүрлэх одоо өөрийн цохилгоотой байлын цохилгоотой. За манай оронд яг гоо тийм газар байна л да. Тэгвэл манай тал хэрийн бүсэд ялангуяа үүрлэх орчин маш хомс байдгийг. Тийм ч учраас энэ өндөр хүчлийн шонгууд дээр бас үүрлдэг, үүр засдаг. Энэ өндөр хүчлийн шонгууд маань бас хиймэл бийтэл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хиймэл үүр барьж туршиж үзье гэдэг анх санаачлахыг гаргаад бид нэр хэд хэдэн загварын хиймэл үүрэн дээр анх туршилт хийсэн байгаамаа. Тэгээд бид нарын одоо ашиглаж байгаа хиймэл үүрэн дээр хамгийн их одоо илүү амжилттай үргэлж исэн. Тийм учраас энэ үүрийг одоо анх тавьж үржлийн нэмжих юм ажил эхэлсэн байгаамаа. Чин тэгээд 4 сараас 7 сарын дунд хүртэл ер нь бол жил болгон явж байгаа. Тэгэл анх хамгийн ихний визит гэж бид нэр ярилтын явалтаараа болохоор 5000 өөрө бүгдийг шалгана. Бүх өөрийг шалгаад хаана ямар үүрэнд ямар шуу үүрсэн байна. Тэр болгоныг бүртгээд авчдаг гэсэн. Тэгээд дараагийнхаас нь хэдлэг шонхортой өөрүүдээ сонгож аваад тэгэл хэдэн өнд гаргасан байна. Тэгээд тэр нь хэдэн ангахаа болж боож чинь тэ. Тэгээд ангахаагаа тодорхой хоногийн настай болоод том болсон бид нар бүгдэнд нь бүх ангахаандаа бөгж зүүж байгаа. За тэгээд цэжнийх нь хэсгийн үүднээс дэнхийн мэдээлэл авах зорилгоор дээж авж байгаа. Тэгээд 7 сарын сүүл дунд гэхэд ангахаанууд маань нисээд эхэлнэ. Тэрийг бас бид нар харна. Хэдэн амжилттай нисэх үүдийг харна. Тэр нь ер нь их сонирхолтой шүү. Газ гроцж бараг 8 юм байна. Өччих. Сега хоо. Календар танилцуулгын дээр өгчээсэн үү? Энэ хавар нэг өгөө явуулсан гэсэн битээр байгаагүй. Тийм үү. Шонхны судалгаа ба хамгаалал гэдэг нэг төсөл хөгжүүлдэг байхгүй. Тэгээд тэрнийхээ хүрээнд энэ дундгой, дорногой, төв, хинти, Сүхбаатар гэдэг 5 аймгийн 20 суманд ийм яг ийм хиймэл өөр байрлуулсан байгаа. Тэгээд сум тус бүрд 250 буюу нийтдээ 5000 хиймэл өөр. Тэгээд хавар 4 сараас 7 сарын шууны өвжлийн үеэр нь ингээ баян тогтмол яваад ямар үүрэнд ямар шуу үрсэн байна, хэдэн өнд гаргасан байна, хэдэн ангахаа болж байна гэд тэрийг ингээ бүгдийг судлаа явдаг юм аа. Хоёр оронтой байгаа юм чинь латинаар Y гэдэг үсэг. Y гэдэг бүгд. Тэгээд энэ дээр нь олдвол мэддэгд нөгөө монголоор бичсэн байна. Монголоор байгаа, англиар байгаа, хятадаар байгаа. Тэгээд утасны дугаар бичсэн. Тэгээд шууд ингээ хаяг бичсэн. Энэгээр нийл бичсэн ч болно, утсаар ирсэн ч. Тэгээд энийг зөвчдөг байхгүй. Ингээ бүгдснийхаа дараа бид нэр энэ пэйжнийх нь өднөөс бас өдний дээж авчдээ. Энэ өднөөс нь Тэнэгөр нөө генетикийн судалгааны дээж болж байгаа байхгүй. Дараа нь тэгээд энийг нөгөө яг энэ шуу гэдгийг танихад хэрэг болно. Хиймэл үүрийг Хинти, Төв, Дундговь, Сүхбаатар, Дорногов аймгийн нутагт нийтдээ 5000 ширхгийг байрлуулжээ. Хамгийн гол нь эдгээр нутгуудад эдлэг шонхрын эдэж тижэл элбэг байдаг хэдий ч өсөж үржих амьдрах орчин нөхцөл хязгаарлагдмал байсан байна. Судлаачид ангаахайг бөгжлөнө гэж том ажил бий. Ингэснээр эдлэг шонхор хүнээр бол эргэний үнэмлэгтэй боллоо гэсэн үг юм.
Эдлэг шонхор шувуу маань өөрөө махчин шувуу шүү дээ. Маш хурц, дайчин, маш хурдтай, ирэмгий. Ер нь бол гоё шувуу л да. Одоо хоолдог иж тэжээл юу байдаг вэ гэхээр одоо манай оронд бол үлийн цагаан огтно. Огтой. За мөн жижиг бор шууд ордог. За тийм учраас хаана иж тэжээл буюу үлийн цагаан огтно жижиг мэрэгч амтад элбэг байна. Тэнд бол үүрлэлт илүү их байна. Үүрлэлтийн амжилт нь бас их байдаг. Мэрэгч амттаар хооллоно. Гэхдээ шилийн сар энтер гэдэг ийм бусад махчин шуудтай харьцуулбал зөвхөн нэг зүйлээс хамааралтай биш. Одоо жишээлбэл үлийн цагаан ч юм уу, чичүүл ч юм уу, мэрэгчдийн тоо толгой тухайн амьдарч байгаа бүс нутагт нь цөөрөд ирэх юм бол шууд шилжээд юу яадаг. Жижиг шууд барьж идэ явчихдаг ч юм уу те. Нэг эдтэй жилээс хамааралтай биш. Манай оронд бол 3 сарын ихээр нүүж ирээд үржилд ордог. За тэгээд үржил бол нэг 2 сар ирээтэй явагдана. Тэгээд нэг 6 сарын сүүл гэхэд бүх ихэнх ангааханууд бийг үзээ том болцдог. За тэгээд 8 сард бүгдээрээ нисэж сураад ойрын зайд шилж төдгөө хийдэг. За тэгээд намраас эргээд нүүдэл холын зам нүүдэлдэг. Өндгөө дарахтаа ир юм нь хоёулаа оролцсон. Тэгээд ялангуяа өндөг байх үед, ангаахаан баг байх үед үүрнээс аль болох холдохгүй. Тэгэл нэг нь дарж байгаа нөгөөт нь хоолнд явдаг ч юм уу те. Ээлжлээд одоо хүн бол одоо жишээл эрэгтэй гадуур ажиллаа хийдэг байхад эмэгтэй нь гэрээ харах хэрэгтэй гэдэг чинь тийм байхгүй. Эрэгч нь бол энд аягүй идэвхтэй оролцдог. Батбаяр хиймэл үүрэнд очихоос өмнө холоос дурандаж эдлэг шонхор үүрнээсээ ниссэн үү үгүй юу гэдгийг тогтооно. Энэ нь ангаахаа эцэг ихэнхэн халамжинд байгаа эсхийг шалгах нэг арга. Гэхдээ шонхор шувуу бол их гэрсэг бас халамж дүүрэн амтэн юм. Growth stage нь 4-5 руу. No bird. Тайлбарлах юм. Энэ юу вэ те? Бусад ангаанууд жоохон царай муутаж хөө тонгооч хөө. Тэг өмнө бид нэр шалгасан үрэн дээр бол одоо энэ 4-5 ангаахнууд таарсан шүү дээ. Тэр бол өнгөн гоё тийм тоо дараа тийм цагаан том цагаан ч юм уу тийм харагдчихсан. Энэ ихэд өдөн ч гэсэн гүйц дургаагүй ингэ тийм шалтан маяг юм аа зулаа. Энэ яг хоног нэрэ баг байна гэсэн үг арай. Хоног нь бол яг баг байна гэж хэлж болохгүй. Миний зүгээр бод таамаглаж байгаагаар бол хоол тижэл харьцангуй баг болоод ч тэр юм уу тийм. Одоо нөгөө хөгжил нь нэг тийм сайн биш байгаа. Болоо гэж би зүгээр тааж ин л та. Яг ингээд ийм шаттай энэ чарттайгаа ингээд харьцуулаад харахаар стейж нэг адилхан хоногийн насны адилхан мөртлөө нөө хөгжил нараа өөр байгаа. Тэгэхээр үүрнээс ижтэй жилийн юунаас ч юм уу. Магадгүй эцэг их нэг нь эндцэн байгаа нэг нь зөвхөн хоол зүүдэг гэх юм бол мэдээж хоол тижэл хангалттай биш гэж таарж байгаа юм. Тийм. Юунаас ч үж болно. Бид нар тэрийг баталж чадаагүй учраас яг тийм гэж хэлэхэд хийцүү. Тэгтэл ямар ч ялгаа болно харагдаж байгаа. Шоу гэдэг чинь ер нь бол бас амтны аймаг дотор айгүй тийм нэг өвөрмөц шинж чанарыг олсон нисдэг байгаа шүү дээ. Өөр нисч чаддаггүй амттын хүрч чадахгүй газар хүрдэг. Тэр нэгдүгээрт гайхалтай. Тэгээд шууч өөрөө маш олон янз маш гоё өнгөтэй. Ер нь л их сонирхолтой амттай. Дэлхийн нийтээр ер нь бол шувуу сонирхдаг, шувуунд хоббитой маш олон хүмүүс байдаг. Тэгэл тэрний л нэгэн жишгээр энэ гайхалтай сонио амттыг ингээд харна ажиглана гэдэг бол хамгийн сонирхолтой ажлуудын нэг л гэж боддог юм да. Хиймэл үүрэнд үүрлэж буй эдлэг шонхрын тоо өссөн ба талбай бүрт үржлийн нэгчил ялгаатай байна. Энэ нь эдэс тижээлийн хүртээмж, ургамалжилт болон хүний хүчин зүйлээс хамаардаг. Хиймэл үүрэнд үржилд орж буй эдлэг шонхрууд хаанаас ирдэг нь тодорхойгүй ч эдгээр шувууд үржлийн бус популяцаас гаралтай гэх нотлохоог судлаачид хараахан олж амжаагүй байна. Гэхдээ л хиймэл үүрнүүд Монголын эдлэг шонхрын өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа нь тодорхой.